Монгол хэл өгүүлбэрийг хэлэх зорилгоор нь ангилах. За бид өмнөх хичээлүүдээрээ ямар өгүүлбэрийг зохиож танд сурсан бэ? Өөрнөх, асуух, анхааруулах, захирах гэсэн өгүүлбэрүүдийг сурсан. Тэгвэл өгүүлбэрийг хэлэх зорилгоор нь ангилан танд зохиож сурсан хичээлээ дахин баттгаж үзье. За хүүрнэх өгүүлбэр. Ямар нэг юмны тухай хүүрнэн ярьж мэдэгдсэн утгатай. Жишээлбэл аав хөдөө явна, аав хөдөө явж, аав хөдөө яв, аав хөдөө явлаа. За тэгвэл хүүрнэх өгүүлбэрийн төгсгөлд бид нарт цэг тавьдаг тийм ээ. За энэ зургийг үйл явдлыг ажиглаад өөрийнхөө зохиосон өгүүлбэрийг энэний дараа бичээрэй хүүхдүүдээ. За асуух өгүүлбэр. Ямар нэгэн зүйлийг лавлаж хариу шаардсан өгүүлбэрийг хэлнэ гэж байна. За жишээлбэл цаг хэд болж байна вэ? Чи хэдэн настай вэ? Өнгө нь ямар байна вэ? Та ядарч байна уу? Өгүүлбэрийг ажиглаад ярилцаарай гэж байна. Асуух өгүүлбэрийн төгсгөлд цэг асуултын тэмдгийг тавина. Зургийн үйл явдлыг ажиглаад асуух өгүүлбэр нэгийг зохиосон өгүүлбэрээ бичээрэй. За юу хүүхдүүд. Айлсуу шинээр зохиосон ч болно тийм ээ. За сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн өгүүлбэрийг хэлнэ гэж байна. За маш сайн сураарай, яг цагтаа хийгээрэй, муухай бичиж болохгүй шүү. Аливаа зүйлийг анхааруулж хэлсэн утгатай тийм ээ. За анхааруулах өгүүлбэрийн ард бол ийм тэмдэг тавьдаг, анхааруулах тэмдэг тавьдаг тийм ээ. За бид нар энийг зургийг ажиглаад бас өгүүлбэрээр ярилцсан байгаа. Энийгээ бичээрэй. За захирах өгүүлбэр. Ямар нэгэн зүйлийг захирах, хүсэх, гуйх, шаардах, ерөөх утгатай өгүүлбэрийг хэлнэ. Жишээлбэл намайг дагаад яв, хурдан надад өг, намайг дагаад хий, маш сайхан бич гэд өгүүлбэрийг ажиглаад ярилцаарай тийм ээ. За анхааруулах өгүүлбэрийн ард мөн цэг тавьдаг. Тэгвэл хүүрнэх, захирах өгүүлбэрийн ард нь цэг тавьдаг. Тэгвэл энийг хэлэх аялгаар нь буюу мөн өгүүлбэрийн утгаар нь өгүүлбэрээ ялгадаг байх нь тийм ээ. Анхааруулах уу, хүүрнэх үү гэдгээ ялгадаг тийм ээ. За дараа нь бид нэр энд холбосон байгаа тийм ээ. За зургийг ажиглаад өнөөдрийн хичээлдээ хэлэлцсэн өгүүлбэр тус бүр нэгийг хичээрэй. За энэ зургийг хараад мөн адил өгүүлбэр зохиож бичих нэ тийм ээ. За энэ хийснээ багшсаа илгээе.